2025 онд шинжлэх ухааны технологийн сангаас Science X нэртэй төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд та бүхэндээ эрдэмтдтэй хийж байгаа цуврал ярилцлагыг хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаарт шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн энергийн судалгааны лабораторийн эрхлэгч Саран Туяаг ураад байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За тэгэхээр ямар ч байсан технологийн туршилт зөвшөөрлөлтийн төсөл гэж хэрэгжиж байгаа маань энэ төсөл яг өнөөдрийн байдлаар ямар төвшөнд явж байна? Манай шинжлэх ухааны академийн физикийн хүрээлэнгийн энергийн судалгааны лаборатори дээр хэрэгжиж байгаа технологийн туршилт зөвшөөрлөлтийн төсөл маань 2022 оноос бол хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр бид нэр 2022-оос 2023, 2024-өөс 2025 он гээд 2 удаагийн технологийн туршилт зөвшөөрлөлтийн төслийг бол хэрэгжүүлж байгаа лаборатори дээр. За төсөл маань бол Prusa автомашины хаягдал батарейг сэргээх, дахин боловсруулах чиглэлийн дагуу судалгааны ажил бол хийгдэж байгаа юм төсөл байгаа. Амжилт ололтын хувьд ер нь хэр байна? Яг тэгэхээр манай улс ч одоо яг цоошин үйлдвэрлэгдэд гарч байгаа машин гэхээсээ илүүтэй дандаа хуучин машин импортлж байгаа. Тэр дундаа одоо 730 гаруй мянган автомашины тал нь бараг шахуу Prusa буюу батарейтай машин байгааг хэлчих болно тий. Тийм тэглгүй яг сүүлийн үеийн одоо импортоор орж ирж байгаа автомашинуудын статистик тоо баримтыг хараад үзэхэд манай улсд одоо Японы зах зээлээс буюу хоёр дахь зах зээлээс оруулж ирж байгаа гибрид буюу одоо нөгөө хослсон хөдөлгөөрт автомашины тоо бол нэг ялангуяа одоо Prusa автомашины тоо дийлэнх нь байж байгаа. Тэгэхээр бид нэр яг энэ одоо Prusa автомашинаас гарч байгаа хаягдал батарейг дахин боловсруулах, сэргээх, за мөн хаягдлаас одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой за твшилт материалуудыг бол гаргаж авч байгаа. Хоёр төрлийн үндсэн судалгааг бол хийж гүйцэтгэж байгаа гэж ойлгоход болно. Нэгдүгээрт нь бол бид нэр энэхүү одоо хаягдал батарейг дахин сэргээх, дахин ашиглах боломжийг бол судлан тогтоогоод ингээд дахин сэргээсэн батарейгаараа бол эрчим хүчний бие даасан системийг бол ухсран бэлэн болгосон байгаа. Сэргэж байгаагаас гадна бас сэрэхгүй эсгүүд бол энэхүү одоо батарейн хог хаягдалтууд байгаа. Тэгэхээр өөрөө энэ Prusa автомашины батарей маань болохоор никель металл гидридийн батарей гэсэн юм батарей байж байгаа. Ерөнхийдөө электродын материалууд нь одоо никель болон газрын авир элементүүдийг бол агуулсан юм материалууд байгаа. Тэгэхээр бид нар огт цэрэхгүй байгаа буюу одоо бүрэн хаягдал болж байгаа батарейнаас нь нэгдүгээрт нь бол никелийг ялгаж авч байгаа. За хоёрдугаарт нь бол одоо нөгөө стратегийн түүхийд буюу газрын авир элементийг бол ялгаа авсан ийм судалгааны үр дүнгууд бол одоогоор гаргасан байна. Батарей өөрөө бас байгальд маш хортой гэж яригддаг. Тэгээд зарим хүмүүс бол одоо хуруу зайгаа хүртэл хадгалж агаад зориулалтын газар хаях тушраах ёстой гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр танаа төслийнхэнтэй одоо яаж холбогдож энэ хаягдал батарейгаа яаж цуглуулж байгаа юм бол гэдэг асуулт. Тэгэхээр тэглгүй яг батарей маань өөрөө одоо аюултай хог хаягдлын бараг номер 1-т бичигдэж байгаа. Тэр чигээрээ нэлэнхүүтэй бол химийн одоо элементүүдээс бүрдсэн юм төхөөрөмж байгаа тийм ээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд одоо иргэд маань одоо аюултай хог хаягдлын талаар бас мэдлэг нэлээд одоо дээшилж байна гэж бол судлаач хүний хувьд бол харж байгаа. Тэгэхээр бид нэр одоо хаягдал батарейг яг судалгааны чиглэлийн хүрээнд одоо янз бүрийн одоо Prusa автомашины батарей засварын газрууд тийм ээ ийм одоо байгууллагатай хамтраад ингээд цуглуулах одоо ийм ажлыг бол хийж гүйцэтгэж байгаа. Иргэдийн хувьд бол яг хуваараа одоо манай хүрээлэнтэй холбогдоод зарим тохиолдолд бас хаягдал болж байгаа батарейгаа бас биднэрт авчирч өгч байгаа. Монгол улсын хэмжээнд бол яг одоо нөгөө хард углаг хүчлийн батарейн хог хаягдлыг одоо дахин боловсруулах үйлдвэр бол байгуулагдсаныг бүгдээрээ мэдж байгаа бох тийм ээ. Яг энэ никель металл гидрид батарейн хувьд бол одоогор бол яг цуглуулах цэгч байдаг юм уу хаягдлыг хэрхэн одоо дахин боловсруулах, хоргоожуулах зэрэг ийм одоо үйл ажиллагаа бол явагдахгүй байгаа гэж харж байгаа. Танаа судалгааны талаар ер нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг иргэд хаанаас авч болох вэ? Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө судалгааны ажил төсөл хэрэгжиж ирсэн цагаас хойш байнга одоо ерөнхийдөө иргэдэд танин мэдүүлэх, олон нийтэд одоо шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэл өгөх одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээлэн дээр одоо лабораторид явагдаж байгаа ажлууд тийм ээ төслийн ажил хэрхэн явагдаж байгаа, ямар үр дүнгууд гарсан зэрэг шинжлэх ухааны академитай хамтраад ерөнхийдөө танилцуулга видео хэлбэрээр шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн сайтаар за мөн шинжлэх ухааны академийн одоо үндсэн сайтаар дамжуулаад бол
жижиг одоо хэлбэрийн рилүүд одоо видеонууд бас явуулдаг. Тэгэхээр хэрвээ одоо дэлгэрэнгүй танилцахыг хүсэх юм бол манай хүрээлэн дээр энергийн судалгааны лаборатори дээр ирээд одоо бидний ажилтай бол танилцахад бол байнгын нээлттэй. Монгол улс шинжлэх ухаан технологийнхаа салбарыг дэмжихгүй байна гэдэг шүүмжлэл ер нь нийтийн дунд байсгээл явж идэв шүү дээ тий. Тэгэхээр шинжлэх ухааныг дэмжихийн тулд одоо шинжлэх ухаан технологийн сан гэдээ байгууллага ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн сангаас үзүүлж байгаа дэмжлэг ер нь ямар байгаа вэ? Би бол залуу судлаач хүн тийм ээ. Сүүлийн жилүүдэд бол одоо шинжлэх ухааныг дэмжих, шинжлэх ухааны талаар ойлголт бол ерөнхийдөө бол сайжирч байгаа гэж одоо судлаачийн хувьд бол харж байгаа. Доктор хамгаалснаас хойш за нэг 2 жилийн дараа одоо шинжлэх ухааны технологийн санд бол төслийн санал бол хүргүүлсэн. За тэгээд сонгон шалруулах журмынхаа дагуу одоо энэ төсөл маань тэнцээд ингээд эхний одоо технологийн туршилт зөвшөөрөлт төслөө бол хийж гүйцэтгээд үр дүнгээ бол хүлээлгэж өгсөн байгаа. За 24 оноос дахиад одоо энэхүү төсөл маань одоо үр дүн сайтай байна. За цаашид үргэлжлүүлж хийх ажил байна гэд бас мөн шинжлэх ухааны технологийн сангаас бол бидний дэмжиж энэ төслийг бол одоо үргэлжлүүлж гүйцэтгэх санхүүжилтийг бол өгсөн байгаа. Судлаачдын ажлыг тийм ээ ялангуяа одоо практикт нэвтрүүлэх, инновацийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг ажлуудыг бол сүүлийн жилүүдэд бол сайн дэмжиж байгаа гэж бол харж байна. Түрүүн та хэлсэн шүү дээ. Улсаас одоо яг энэ батарейн хог хаягдлын талаар бол боловсруулсан менежмент, хууль, эрх зүйн орчин байхгүй байна гэд энэ батарейн хог хаягдал гэдэг зүйл дээр ер нь ямар бодлого авч хэрэгжүүлж ажилласаа гэж та судлаач хүний хувьд харж байна вэ? Хог хаягдлын менежментийн талаар бол одоо нөгөө хувь судлаачийнхаа хувьд бол судалж үзсэн. Тэгээ Монгол улсын хэмжээнд бол ерөнхийдөө пластик хог хаягдал бол одоо менежмент нь одоо хөгжүүлэлт нь сайжруулалт нь сайн явагдаж байгаа гэж бол ер нь харж байгаа. Аюултай хог хаягдлын хувьд бол зайлшгүй одоо зохицуулт хийх шаардлагатай. Ягаад тэгэхээр одоо энэ хог хаягдлыг хаана цуглуулах вэ тийм ээ? Хаана төвлөрүүлэх вэ? За хэрхэн одоо нөгөө энэ одоо аюултай хог хаягдал шүү тийм ээ? Бид нэр энийг одоо яг тухайн цэгт нь авчиж хаях уу зэрэг одоо энэ менежментийг бол заавалжгүй одоо нийтийн дунд тийм ээ түгээн дэлгэрүүлэх нэгдүгээрт бол хамгийн зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. За хоёрдугаарт мэдээж одоо яг энэ хууль журмын дагуу ч юм уу тийм ээ янз бүрийн одоо тушаал шийдвэрийн дагуу одоо энэ хог хаягдлыг төвлөрүүлж байгаа газрууд байгаа тийм ээ засварын газрууд янз бүрийн одоо батарей сервисүүд энэ төр тийм ээ эднэрт бол одоо энэ хог хаягдлыг хоргоожуулах хэрхэн одоо дахин боловсруулах тийм ээ. За хог хаягдлыг одоо энэ тэнд хогийн цэгүүдээр хаваачиж хаяхгүй байх зэрэг ч юм уу ийм одоо зохицуултыг зайлшгүй хийж өгөх шаардлагатай гэж бол харж байгаа. Хөгжингүй орнууд тийм ээ. Хөгжингүй орнууд одоо ялангуяа батарейн зах зээлээр нэлээд одоо 1, 2, 3 чагсаж байгаа. Япон, Солонгос, Америк тийм ээ. Бүгдээрээ одоо батарей үйлдвэрлэхийнхаа хажуугаар дандаа нөгөө үйлдвэрийнхээ хажууд дахин боловсруулах цэгтэй байж байгаа. Тэгэхээр эргээгээд нөгөө батарейн одоо хог хаягдлаа дахин боловсруулах процесс бол байнга явагдаж байгаа. Бидний одоо гаргасан үр дүн бол судлаач хүнийхээ одоо манай судалгааны багийн зүгээс харж байхад бол ерөнхийдөө батарейн хог хаягдлыг нэгдүгээрт нь одоо хаягдах хугацаа буюу ажиллах хугацааг нь уртасгаж өгч байгаа. Одоо сэргээж байгаа процесс маань. Тэгэхээр хог хаягдлын хэмжээ одоо бага хэмжээгээр ч гэсэн буурна гэсэн үг тийм ээ. За хоёрдугаарт нөгөө химийн одоо аюултай бүр хог дээр аваачаад хаягдж байгаа одоо хог хаягдлаас бид нэр эдийн засгийн эргэлтэнд оруулж болох үс одоо газрын авар элемент гэдэг юм уу эсвэл одоо бүх одоо катализатор янз бүрийн одоо шинэ дэвшилтэт материалын электролизийн катализатор энэ төр болж байгаа никлийг бол бид нэр ялгаж авч байгаа. Тэгэхээр эргээд бид нэр энэхүү хаягдлаа бас эдийн засгийн эргэлтэнд оруулах бол бүрэн боломжтой байна гэд жижигхэн бас нэг эдийн засгийн тооцоо энэ төр гаргацсан байж байгаа. Тэгээ цаашид бол одоо зөвхөн одоо судалгааны төвшөнд лабораторид ингээд явуулаад байх биш. Энэ ажлыг одоо өргөжүүлээд өөрсдөө одоо Монгол улсдаа никель металл гидрид батарейг дахин боловсруулах цэгтэй ч юм уу болох юм бол илүү одоо энэ ажил бол өндөр өгөөж өгнө гэж ер нь бол харж байгаа. Жижигхэн одоо хагас автоматжуулах цех бол нэг тоног төхөөрөмжтэйгөө нийлээд нэг 700-аас 800 сая төгрөгийг ингэж гаргацсан байгаа. Гэхдээ бид нар мэдээж нөгөө мэргэжлийн эдийн засагч биш учраас бас алдаа дутагдaltaй зүгээр өөрсдийнхөө хэмжээнд л хийсэн нэг тийм жижиг тооцоо гаргаад бас мөн технологийн сандаа хүлээлгэж өгсөн байгаа. Нийт одоо үзэгчид маань тийм ээ батарейн хог хаягдлын талаар одоо өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлэх за мөн одоо өөр хүүхдүүдтэй тийм ээ батарейн одоо ийм аюултай хог хаягдал ийм эрсдэл үүсгдэг хаягдлыг одоо шууд ямар нэгэн байдлаар байгаль таяхгүй байх ийм уриалгыг бол та бүхэндээ бол төвшүүлж байна.
За баярлалаа. Амжилт хүсье. За тэгэхээр Science X цуврал ярилцлагыг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн энергийн судалгааны лабораторийн эрхлэгч Саран Туяатай бид батарей дахин боловсруулж байгаа талаар ярилцлаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.